Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээл маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань хүндийг хэмжих. Дэвтэртээ он сар өдрөө тавиад гарчгаа бичээрэй. Бид нар өдөр тутмын амьдралдаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахд, өөрийн биеийн жингээ үзэхэд ямар нэг зүйлийн бодитжийн хэмжээг мэдхийн тулд хүндийг хэмжих маш олон төрлийн дагаж хэрэгслүүдийг ашигладаг. Мөн хүндийг хэмжих нэгжүүдийн туршлагамжтайгаар ямар нэгэн зүйлийн бодитжийн хэмжээг мэддэг тийм ээ хүүхдүүд ээ. Бид нэр өмнөх хичээл дээрээ хүндийг хэмжих нэгжүүд түүний хамаарлыг үзсэн. За тэгвэл одоо бүгдээрээ хүндийг хэмжих нэгжүүдийг өсвөх хэрэмбээр нь нэрлэе. Миллиграм, грамм, килограмм, центнер, тонн. За одоо тэгвэл бүгдээрээ хамтдаа тохирох нэгжийг нь нөхье. 1 тонн 1000 хүндийг хэмжих ямар нэгжтэй тэнцүү байдаг вэ? Маш сайн. 1 тонн нь 1000 килограммтай тэнцүү байдаг. 1 тонн нь 10 ямар хүндийг хэмжих нэгжтэй тэнцүү байдаг лээ хүүхдүүд ээ? Маш сайн. Центнертэй тэнцүү байдаг. 100 кг нь ямар хүндийг хэмжих нэг нэгжтэй тэнцүү байдгийн бол? Маш сайн. Центнертэй тэнцүү. 1 центнер нь 100 кг байдаг шүү дээ. 1 кг нь 1000 ямар хүндийг хэмжих нэгжтэй тэнцүү байдаг вэ? Маш сайн. 1 кг нь 1000 грамтай тэнцүү байдаг. 1 грамм нь 1000 ямар хэмжээстэй тэнцүү байдаг лээ? Маш сайн. 1 грамм нь 1000 миллиграмтай тэнцүү байдаг. За тэгвэл одоо бүгдээрээ хүндийг хэмжих нэгжүүдийг бага нэгжүүд рүү хамтдаа шилжүүлье. 2 кг 500 г нь хэдэн грамтай тэнцүү вэ? Дэвтэртээ бичээд дагаад хийгээрэй хүүхдүүд ээ. 2 кг 500 г нь хэдэн грамтай тэнцүү байдаг вэ? Маш сайн. 2500 г. 9 кг 280 г нь хэдэн грамтай тэнцүү байдаг вэ хүүхдүүд ээ? 9 кг 280 г нь хэдэн грамтай тэнцүү байдаг вэ? 9280 грамтай тэнцүү байдаг бахны. 4 тонн 220 кг нь хэдэн килограмтай тэнцүү байдаг вэ? 4 тонн 220 кг нь хэдэн килограмтай тэнцүү байдаг вэ? Маш сайн. 4220 кг-тай тэнцүү байдаг. 9 г 4 мг нь хэдэн миллиграмтай тэнцүү байдаг вэ? 9 г 4 мг нь хэдэн миллиграмтай тэнцүү байдаг вэ? Зүйтэй. 9004 мг. 5 центнер 40 кг нь хэдэн килограмтай тэнцүү байдаг вэ? 5 центнер 40 кг нь хэдэн килограмтай тэнцүү байдаг вэ? 540 кг. Өөрийн хийснээ багшийнхаа хийсэнтэй харьцуулан шалгаж үзээрэй. Одоо бүгдээрээ дараах тоонуудыг ихээс нь бага руу бичье. 6500 г, 23 кг, 200 г, 5 тонн 600 кг, 2300 мг, 35 центнер 479 кг. Дараах тоонуудыг
Ихээс нь бага руу бичээрэй. Буурах хэрэгмээр бичих нь тийм ээ хүүхдүүд ээ. За хамтдаа бичье. 5 тонн 600 кг 35 центнер 479 кг 23 кг 200 г 6500 г 2300 мг. Одоо бүгдээрээ хамтдаа дараах тоонуудыг жишээ. 6 кг 6000 г хоёрын аль нь их вэ? 6 кг 6000 г хоёрын аль нь их вэ? Дэвтэртээ ижил нэгжид шилжүүлээрэй. Зүйтэй. 6 кг 6000 г хоёр маань тэнцүү хэмжээ байх. 8 кг 3200 г хоёрын аль нь их вэ хүүхдүүд ээ? Ижил нэгжид шилжүүлээд бодоорой. Маш сайн. 8 кг нь их байна. 6 тонн 840 кг хоёрын аль нь их вэ хүүхдүүд ээ? 6 тонн нь их. 5 центнер 700 кг хоёрын аль нь их вэ хүүхдүүд ээ? Зүйтэй. 700 кг нь их. 9 тонн 90 центнер хоёрын аль нь их вэ? Маш сайн. Энэ хоёр тоо маань тэнцүү байх нэ. Одоо тэгвэл бүгдээрээ дараах өгүүлбэртэй бодлогыг бодъё. Өгүүлбэртэй бодлогоо сайн сонсорой хүүхдүүд ээ. Болд 15 кг айс, туяа 13 кг айс, анар 8 кг айс дүүжээ. Мөн тэд нийт туусан айсны 3 хуваасны 1-тэй тэнцүү гүйцээлцэгнийг хамтдаа туусан бол тэдний нийт туусан жимсний хэмжээг олоорой. Бүгдээрээ зураглал зуран бодцгоё. Зураглал зурхтаа юуг анхаарах вүлээ хүүхдүүд ээ? Зураглал маань нэг шулуунаас эхлэх ёстой. Болд 15 кг-ыг буюу хамгийн ихийг туусан. Туяа 15-аас арай бага хэмжээтэй буюу 13 кг-ыг туусан. Анар 8 кг-ыг туусан. Энэ гурвын нийт туусан айсны хэмжээг 3 хуваасны 1-тэй тэнцүү гүйцээлцэгнийг туусан. Болд, туяа, анар 3 хамтдаа нийт хичнээн килограмм жимс төвснийг олоорой. Дэвтэртээ зураглалаа зураад бодоорой хүүхдүүд ээ. Та нарын хариу хэд гарч байна? 48 кг гэж гарсан бол та нар зөв бодсон байна. Баяр хүргэе. Гэрийн даалгаварт хүүхдүүдээ дараах тоонуудыг ижил нэгжид шилжүүлээд жишээрэй. 2-дугаарт дараах тоонуудыг өсөх ирэмбээр бичээрэй. 3-дугаарт өгүүлбэртэй бодлогыг зураглал зурж бодоорой. Амжилт хүсье.